Спрей оргилуун ус. Сэргээх мөч бүрийн сонголт. Галзуу сервис сувгтан тавтай мөрөл. За, орой минь манайхан удаад хэдүүллээ The Agent Kim Reactivated гэх галзуу суврлаан үргэлжлүүлнэ. Тэгэхээр та нарыг удаан хүлээлгээгүй гэж мө борон найдаж байгаа шүү. Тэгэхээр олон тав имэрэд яах вэ? Галзуу суврлыг хэдэн боронууд нь штэ. Өдөр бүрийн энгийн мөчийг онцгой болгоно. Esprit-тэй хамтран хүргэж байна. Esprit бол Австралид үйлдвэрлэгддэг жимсний шүүс болоод sparkling water-ыг хослуулсан премиум ундаа билээ. Та нар маань тэгээд муу буруугаа дэмжиж лайкаран булаад өгцгөөгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаараа тэгээд сабадраг уул дараад нэгдэрэй гэж. За дүрслэгдэхэд Хэригийн найз нөгөө Минхогийн гэрт Хэригийн аавын туслах очиод тэрнээс Ким агентийн талаар лавлаж байна. Ким агентэд задуулж нүүр ам нь хөхнөц болсон нөхөр өгсөн доктуудаа мөнгөийг нь хараад Ким агентыг бүх биеэрээ сорив болсон амар нөхөр байсныг хэлж Минжиг аваад явсан хүнтэй холбоо тасарснаа тайлбарлсанд туслагч мэдсэн бүхнээ Хэригийн аав Жо захиралд заалгаж мэдгдлээ. Тэгэд энэ хэрэгт Хэри орооцолцсон болохыг ойлгосон Жо захирал туслагтаа гэрчиг устгахыг тушаасанд туслагч Минхог тэр дорн зүйл дуусгаад уул мөрөө баллаад явдаг. Энэ үеэр Минжигийн сургуулийн гадаа агент 66 ирж байна. Тэгэд нөхөр бүүлийнүүдэд дээрлэхүүлж байсан Минжигийн ангийн хүүхдийг аварч тэрнээс Минжиг яаж олохыг асуулаа. Хөө Минжиг сургуулиас хөгцсөн учраас утсыг нь мэдэхгүй. Гэхдээ найз Хироных нь утсыг мэднэ гэдгээ хэлдэг. Хэрвээ Хироныг олж чадвал тэрний утасных нь найзаа олох хайпаар дамжуулаад Минжиг олж болно гэдгийг хүү хэлсэнд агент 66-ж Хироныг олохоор явна. Зарим банкны менежерийн дүрээр Ким менежертэй хамт ажилладаг байсан Жун агент Минжигийн сургууль дээр ирж багшаас нь тэрнийг асууж байлаа. Багш нь Минжиг сургуулиас төр гаргасан байгааг хэлсэн ч сургууль дээр нь ямар нэг дээрлэхэлтийн хэрэг гарсан гэдгийг өхөн хатан үгүйсгдэг. Нөгөө хүү агент 66-тай сургуультай орж ирэхэд Жун агент тэндээс гарч таарсан ч агент 66-г анзааралгүй зөрлөө. Энэ үеэр Хирон толгой нөвдсөн шалтгаар сургуулийн эмчийн өрөөнд хэвдэж байлаа. Агент 66 орж ирээд хаалга төгжиж тэрнийг багалзуурдаж аваад Минжигийн байршлыг яралтай олохыг тушаасанд айсан Хирон тэрэнд туслахаар болно. Энэ үеэр сургуулиас гарч ирсэн Жун агент Ким цэвэрлэгээний ажилтны дүрээр Ким агентыг ажиглаж байсан өөр нэг агенттайгаа нийлж аваад Минжиг хайхаар явна. Дүрс солигдоход Хэригийн аав Жо захирал өмнө нь уулзсан улс төрчтэйгөө нэг хоолны газарт хоол идэнгээ уулзаж байна. Та яагаад намайг гинэт дуудвал? Би бусад өрөөнүүдийг ч бас захиалсан учраас санаа зовлтгүй ярьж болно. Эзгүй тал газарт бүтэн хот босгоно гэдэг асар том төсөл шүү. Хойд өмнөд Солонгос хамтарч чөлөөт худалдааны бүс байгуулах нь гэж хүмүүс ярьж байна. Мэдээж ийм том төслийг Чухаг компани хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. Гол нь энэ том шийдвэрийг би ганцаараа гаргаж чадхааргүй байна. Та санаа зовлтгүй. Би хангалттай мөнгө нэмж өгнө. Хэрвээ хангалттай мөнгө өгөөд авахд асуудлаа шийдэж чадахгүй байгаа бол та замд чинь ихэн хөндлөсөд байгааг надад хэлээд өгч. Тэгээд бүх зүйл сайхан болно. Тэрнийг явсны дараа Жо захирал туслахтайгаа ховчилж уулзнаа. Минжи агаарт ууршсан мэд алга болчиход аав нь хайгаад байгаа хэрэггүй. Тэр аав нь одоо хаана байна? Аавынх нь байршил тодорхойгүй байна. Бид хувь хүний мэдээллийг нь хайсан ч юу ч олж чадаагүй. Тэр хүн нэг л сэжигтэй байна. Энэ үеэр мань хоёр Минжигийн байршил байгаа гэж мэдгдсэн газрын гадаа ирж байлаа. Тэднийг дохио гарч байгаа 3 давхарт гарахад тэнд нь баахан залуус байж байна. Тэд мань хоёрыг харсан даруйда урилгагүй зочдыг хөөх гэж оролдоно. Бидэнд цаг баг байна. Та нарын босс чинь хэмб. Тэгсэн нэг баачка ирээд цаасны худаг тулгасанд мань хүн нөхрийг цохиж унгаад бусдынх нь нүдэн дээр үсийг нь зулгааж баг зүс хуйхтан таастаа давсанд бүгд шок. Сонгийн ахлах сургуулийн сурагч шар малгайтай цамцтай гар утсандаа зүрхэн хэлбэртэй оосортой. Тийм охин харсан уугүй юу? Хараагүй бол замаас зайл. Эсвэл арсыг чинь амьдаар чинь хуулна. Хаашаа явах вэ хэлээд. Ингээд Ким агентыг явсанд нөгөө залуус хэсэг тулгамдж байснаа
Тэрнийг зогсохоор шийднэ. Гэвч Хансуу замыг нь хаалаа. Миний найз нар намайг дандаа хэцүү байдалд орхиж явдгийг. Тиймээс та нар найзаа сонгохдоо их сайн бодож үйж сонгох ёстой шүү. Тэгсэн залуус дайрсанд мань хүнч тэдэн лөө дайрна. Кимэгэнтэг ирж байгааг хяналтын камераар харсан залуу боссдоо урилгагүй зочин ирж байгааг хэлэхэд нөгөөх нь дотогшоо хэнийгч нэвтрүүлэхгүй байхыг хатуу санууллаа. Мань боссын карманд Минжигийн утас байгаа харагдсан бол тэр давхарт нууц зөрөөнд байрлсан хүмүүс онлайн залилан хийдэг болох нь тодорхой байна. Кимэгэнт тэдний өрөөг харсан ч тоосонгүй цааш явсанд урдаас нь нэг залуу гарч ирээд замыг нь хаалаа. Залуу Кимэгэнтэг дагуулж ирсэн залууг цохиж унагсанд шаггүй тулаанч залуу болохыг мань хүн анзаарна. Тэгсэн нөхөр бас ойлгомжтой Кимэгэнтэд юу ч болсонгүй. Мань хүн хамрыг нь хуугартал нь базна. Наадах чинь хэтрүүлээд байна. Хюмэнийг одоо болно гэж хэлдэ. Гэхдээ энэ хюмийн орлоод биш. За тэгсэн Кимэгэнт ороод ирсэнд ширээн дээр баахан хуучин утас байна. Тэгээд нөгөө боссынхын халаасан дугааг хараад шууд тэрэн лүү алхсанд хутга барьсан залуу замыг нь хааж байна. Бас гаднаас хэсэг залуус ороод ирсэн ч Кимэгэнт тоосонгүй. Ганцхан угс гэж хутгыг шүүрч аваад шидсэнд боссынхын толгойн яг хажууд зогдлоо. За тэгсэн залуус дайраад орсонд мань хүнч хариу тулалдана. Энэ үеэр доод давхарт үлдсэн Хансуу нүгтүүдийг бүгдийг нь зодоод дуусч байлаа. Нэмж зодуулах хүсэлтэй хүн байвал гараа өргөөрэй. Байхгүй бол эндээс явцгаа. Альваа хурдл. Ингээд залуус хэлснээр нь бушуухан зөвхтаацхан. Харин дээд давхарт мань хүн нөхрөөс халаасандаа байгаа утсыг хаанаас авсныг асууж байна. Аль утас? Энэ үү? За сайн сандгүй. Зургийг нь хараадах юм. Энэ охин байсан юм уу? Миний мэдэх охин байна. Өчигдрөөрөө бид нар хөгжилдсөн штэ. Тэгээд нөхөр утсан дээрх зургийг долоосонд мань хүн гал зураг шахаад залууг цустай нь холилгүй л яах вэ? За тэгээд тэрнийг алахын таван дээр Хансуу балиулахад Кимэгэнт арайхийн ухаан орж утсыг хаанаас олж авсныг дахиад асууна. Тэгсэн утсыг өмнөх өрөөнд тэдний залуус нэг архичнаас шил архиар сольж авсан болж таарлаа. Тэгээд нөхөр утсыг асаагаад сонирхолтой зүйл байгаа эсхийг үзсэн ч байхгүйсэн учраас залуустаа буцааж өгөхдөө санамсаргүй Кимэгэнт рүү дуудлага хийсэн нь тэр байжээ. Утсанд танаас өөр хүний контакт байгаагүй. Нэг охины контакт байсан ч тэр лав найз нь биш. Таны охиныг дандаа ашигладаг юм байна лээ. Тэгсэн Кимэгэнт охиноо ямар ч найзгүй гэдгийг ойлгоод өрөвдөж өөрийн ирэхгүй нулимс туслуулна. Тэгэд утсыг яг хаанаас олсныг мэдээд тэндээс гарах гэсэн ч агент 66 ард нь гарч ирээд буу тулгалаа. Энд байх шивдэ. Хуурамч 66. Би чамайг барьчлаа. За ингээд үйл явдал 2006 он руу шилжинэ. Кимэгэнт тэнд өмнөд Солонгосын тагнуулын албаны даргын өрөөнд сууж байна. Нэр, нас, гэр бүл. За ийм дэми юм яриад чахавдэ, тийм ээ? Намайг яагаад амьд үлдээснээ л хэлчих. Чамайг аллаа гэд манай хоёр улс нэгдэчихгүй штэ. Энэний оронд биедээ туслах гэж оролдвол яасан юм? Чи бидэнд их тус болж чадах юм шиг надад санагдаад. Намайг их орноос урав гэж байгаа юм уу? Нэрчгүй, насчгүй. Гэр бүлчгүй хүнд одоо их орон гэж байх уу? Чам шиг залуусыг агендаг хүн маань ороод ирлээ. Ороод ир. Тэгсэн залуухан Паг Жинчол ороод ирлээ. Хойдоос чи, өмнөдөөс чи. Элит цэргүүд минь. Хоорондоо мэндэлдэ. Тэгээд чадвал нэг баг болохыг бод. Эхлээд ур чадвараа шалгацгаа. Гэхдээ бити нэгнээ алж гараа да. Би тэрнийг алахгүй бол тэр намайг ална. Энэ бол цэрэг бидний амьдрал. Ингээд нөхдүүд бие биенийхээ чадварыг сорхиор тулалдахаар болно. Амьдрмаар байвал бүх хүчээ дайчлаарай да. Амьдрал надад сонирн биш болоод удаж байна. Би ганц найзынхаа гуйсан зүйлийг биелүүлэхийн тулд л амьдарч байгаа хүн. Болж байна. Нэр чинь хэмб? 73. Биш ээ, 66. Дүрс солигдоход үйл явдал 1997 он руу шилжлээ. Хойд Солонгосын Хамгён аймагт байрлах нэг асрамжийн газарт машинтай цэргүүд ирж байна. Тэр цэргүүдийг ахалж тухайн үед хошууч цолтой байсан Ри офицер иржээ.
Мань хүн биеийн тамирын хувьд онцгой сайн сурагчдыг шилж цуглуулахаар ирсэн байж. Ингээд хэрв айрамд элсвэл амьдралынхаа туршид цадтал хооллно гэдгийг сонссон эрэгтэй сурагчид бүгд урагшаа гарцгаана. Тэгээд урагш гарсан хөвгүүдийг бүгдийг нь хооронд нь зодолдуулаад ганцаараа босоогоороо үлдсэн хүүг тэнцүүлдэг. Чамаа гихэн гэдэг өв. Пак Янгуан гэдэг. Ингээд тэрний гарах гэтэл нэг хүү хөлнөөс нь зураад авлаа. Тэгсэн Рэй хошууч тэр хүүгч бас авч явахаар шийднэ. Чамаа гихэн гэдэг өв. Ким. Ингээд тэр хоёр тусгай бэлтгэлжилт бүхий цэргийн ангид бэлтгэлд хамрагдах болж. Ухарч нэцснийг өчиггүй буудаж байсан учраас тэдэнд өөр сонголт байсангүй. Тусгай ангийн дайчдыг өмнөд рүү нэвтрүүлж, өмнөдийн толгойлогчийг устгах буюу амьдаар нь авчрах тусгай даалгаварт зориулан тусгайлан бэлтгэж эхэлж байгаа нь тэр байж. Тэр цагаас эхлээд тэд хадуу ширүүн бэлтгэлд орцгооч, янз бүрийн тамлалтыг ч даах чадвартай дайчид болон бэлтгэгдэжээ. Тэднийг бүгдийг нь нэрээ мартахыг тушааж, тусгай дугаараар дугаарлах болж Янгуан 66, Ким 73 дугаартай болсон байлаа. Бэлтгэгдэж байгаа хүүхдүүд дунд Янгуан шилдэг нь байсан бол тэрэнд дандаа ялагддаг Ким их шаардлагатай байж. Янгуан тэрэнд сайн хандахыг хичээдэгч шартай Ким эвлэрхийг хүсдэггүй байлаа. Нэг шөнө Кимийг унтчидэл хэн нэгэн буудах гэж оролцсонд Ким амжиж сэрээд тэрнийг буулгаж авдаг. Тэгэд гадагшаа гарч ирэхэд нь тэр шөнийн дайралтыг давж чадаагүй олон залуус амиа алдсан байгаа харагддаг. Ингээд шилдэгүүд үлдсэн учраас тэд бэлтгэлээ улам шаргуухийг боллоо. Хэдэн жил өнгөрөхөд тэр хоёр тулааны машинууд болж хувиржээ. Тэгээд цаг нь ирэхэд тэдэнд тусгай даалгавар өгөөд өмнөд рүү явуулсан байж. Та нарыг эргэж ирэхэд эх орон чинь баатрын ёсоор угтаж авах болно. Ингээд тэр хоёр туслах бүрэлдэхүүний хамт наймуулаа нууцаар өмнөд рүү нэвтэрчээ. Тэд хойд амжиж явсаар Ганвон аймагт очиж тэгээд өмнөдийн ерөнхийлөгчийн байрлаж байсан байр руу шөнөөр дайраад орсон ч хотолтод ороод дэлбэрэлтэнд өртжээ. Тэгээд агент Кимийг ухаан ороход Янгуан аль хэдийн амьсгал хураасан байж. Энд байх шивдэ. Хуурамч 66. Би чамайг барьчлаа. Тэгсэн мань хүн амжиж буунаас нь бултаад нөхрийг өшөглөөд унгаалаа. Тэгээд бууга авахаас өмнө амжаад хаалтны ард нуугдана. Агент 66 ч бууга аваад тэдний байгаа газар руу ойртоод ирсэн ч тэнд дамжиж ирсэн жун агент тэрнийг буудаад шархтуулдаг. Учир нь тэр хоёр Минжигийн сургуулиас хөдлөхдөө агент 66-ыг таньсан байжээ. Тиймээс нөхрийг дагаад энд ирсэн юм байна. Аргагүй л мэрэгжлийн хүмүүс шиг барилаад. Тэр нь миний хамтран ажиллагч. Харин тэр нь манай байрны гадаах хийм цэвэрлэгээний эзэн байна. Юу? Гайхгүй байгааг бодоход намайг мэдчихсэн байх нэ. Одоо бууж уг агент 66. Ухаангүй зүйл хийгээд яах вэ? Та тохиролцсон тохиролцоогоо зөрчсөн шүү дээ. Тиймээс бууж уг. Минжиг хүмүүс барьцаалчихсан. Эхлээд би охиноо олцоход дараа нь өөрөө яваад очно. Харин одоо охинд минь би хэрэгтэй байгаа. Би амлаж байна. Тэгэд Ким агентыг явсанд нөгөө хоёр нь юу ч хийж чадлагүй үлдлээ. Тэр хоёрыг явахад жун агентийн анхаарал нь сарнихыг анзаарсан агент 66 гиндүүлж дайраад бууг нь авч хамтрагчийг нь буудаад унагсанд жун агент ч тэрэн лөө дайрнаа. Агент 66 тэндээс гараад мань хоёрын араас буудсан ч машин сум нэвтэрдэггүй учраас зогсоож чадсангүй. Харин жун агентийн хамтрагч сум нэвтэрдэггүй хантаацтай байсан учраас азар амьд үлджээ гэж. За мань хоёр сөүл рүү давхиж явах замд Ким агент сумны шархаа боосонд хансуу тэрнийг харж угаад замыг нь хааж зогссон жинчолыг мөргөх шахаад азар нэгэн зогслоо. Тэгээд тэд жинчолыг аваад цааш явцгаана. Хүү чи бас шархчихаа юу? Яадаг оваагаар удвэ. За яг зүгээр дээ. Бэйнд бас нэг нүх гараал үз. Зүгээр. Юу гинэ? Хамрын нүх, бүгсний нүх, сумны нүх бүгдээрээ адилхан нүх юм чин зүгээр их гээд нү чи. Ингээд маньхэд Минжигийн утсыг барай зогсчихсан орон гэргүй хүнийг олохоор хойшин метроны буудлын руу очлоо. Тэгээд нөхрийг байцааж угаад нэг хүн утсыг хогийн сав руу хийж угааг хараад авсан гэдгийг нь олж мэднэ. Бас цагаан BMW-тэй хүмүүс ирж үсээ ардаа боосон бүдүүн нөхөр хогийн савнд хийсэн гэдгийг мэдэж авлаа.
Энэ үеэр цагаан BMW-тэй сорвт залуустайгаа нэг бомб дээр ээрж байна. Нөгөө өхнийг яах вэ? Эхлээд хоол идэ. Тэр хаачул гэж. Зарим хансуу метроны буудлын хавийн камерыг шүүж нөгөө машиныг хайна. Тэгэд гизэгтэй нөхрийн царайг олж аваад шүүгээд үзэхэд өмнө нь 8 удаа гэмт хэрэгт холбогдож байсан хүн байж таарлаа. Тэгээд тэд машины мэдээллийн дагуу шүүж эхэлнэ. Харин нөгөө талд сорвт Жо захирлыг охиноор нь дамжуулж яаж барьцаалах талаараа төлөвлөж байлаа. Тэгснэг туслах нь аяганд нь том төмс хийгээд өгсөнд нөхөр хачин царайлж байснаа нөгөөдхөө хайр найргүй зоддөг юм байна. Яг төмс хараад ууралсан бэ гэхээр ийм юм байна. Олон жилийн өмнө нөхөр боосынхоо хамт Жо захиралд хүчин зүтгэдэг байж. Тэгэд нөхөр нэг хуучны хорооллын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх даалгавар аваад ажиллаж байсан ч үр дүн муутай байж. Тэгсэн нөгөө боос нь тэрнийг дээврээс түлхэж унгаагаад байрны цэвэрлэгч дээвэр дээрээс унаж хүнд бэрцсэн тухай мэдээ хэвлэлд өгсөн байлаа. Эннээс болж тухайн асуудал өндөр авч хэсэг шуугсны эцэст тэр байрыг нурааж дахин төлөвлөлтөд оруулахыг оршин суугчид болоод засгийн газар зөвшөөрсөн байна. Дээврээс түлхүүлсэн сорвт азар амьд үлдэж эмнэлгээс гараад уурандаа боосыгоо очоод хутгалсанд цаадах нь өөрийгөө буруугүй Жо захирлын тушаалыг биелүүлсэн гэж гүрийч. Тэгсэн ч сорвт боосоо дуусгаад өөрөө боос болсон нь тэр байж. Ингээд бүлгэллийнхээ бооснуулсан мань хүн. Бүлгийнхэнтэйгээ наргиж байтал утсан дуурч Жо захирал холбогдож дуудулжээ. Танай удирдлагад өөрчлөлт орсон гэж дууллаа. Чамайг ян захиралд үйлчилдэг байсныг мэднэ. Чамайг баггүй гадарлахын хувьд надад хэрэг болох хүн гэж дүгнж байгаа. Нэрээ чи гэдэг хүн байдаг лөө. Би бүр мартаж орхиж. Намайг байшингийн дээврээс түлхэх тушаалыг ян захиралд өгсөн хүн чи юу? Буруу ойлгосон бололтой. Би тийм тушаал өгөөгүй. Зүгээр л хэн нэгэн хүн дээврээс унаад өгчүүл болох гээд байна гэж л хэлсэн. Ян захиралч үнэхээр чадваргүй хүн байсан шүү. Ядаж чамайг чалчж чадахгүй. Тэгсэн сорвт залуустаа Жо захирлыг дуусгах тушаал өгнө. За тэгээд нэг юм болно. Ингээд нөхөр нүүрэндээ том сорвтой болжээ гэж. Дараа нь Жо захирлын хүмүүс амыг нь твхтэж нээж угаад ам руу халуун төмс чигсэн учраас тэр халуун төмс харж чадахгүй болсон нь энэ байж. Дараа нөхөр залуустайгаа нэг газар дээрж багажнаас ухаангүй хэвтэж байсан менжийг гаргаад хөргүүртээ агуулгах руу зоолоо. Тэгсэн бомбын харуул ирээд харчихна. Тэгээд ойлгомжтой гэрчиг устгахын тулд харуулыг зөвл дуусгана гэж. Энэ үеэр хансуугийн төхөөрөмж машины байршлыг тогтооход ойрхон ирсэн ч замд нь нөгөө сөрөг тагнуулын тусгай ажиллагааны газрын кан дарга зам дээр мин тавьж машиныг нь дэлбэлээд нөхдүүдийг зогсоолоо. Азуулж машин онголдохдоо зэрэгцээд байршил тогтоогч програм машины сүүлийн байршил болох Мямпо бомбыг зааж өгдөг. Үүнтэй зэрэгцээд Минжи охин ухаан орлоо. За зүрэ манайхан та нар манайг түр пауз авчих. Борон тонотоны галзуу амттай реклам алгададгий. Тэгэхээр дугаарыг маань хамтрагчаар ажиллаж байгаа Esprit өдөр бүрийн энгийн мөчийг онцгой болгоно гэж байгаа. Esprit бол Австралид үйлдвэрлэгддэг жимсний шүүс болоод sparkling water-ыг хослуулсан премиум ундагч. Зөөлөн хийж улалт баялаг жимсний амт нь хэд чихэрлэг биш заяа. Шинэхэн мэдрэмж төрүүлж хоолтой төгс зөгцдөг гээл бод. Галзуу юу? Blueberry, strawberry, raspberry, passion fruit, lemon, lime зэрэг амтаас өөрийн дуртайг сонгоод амтлаарай манайхан. Өдрийн хоол, оройн зоог, найс нөхөдтэйг өнгөрүүлэх мөч, эсвэл ганцаар амрах цаг гээд ямар ч үед Esprit мөч бүрийг чинь илүү fresh, илүү премиум болгоно. За анхаарлаа дуусна баярлалаа. Тайлбараа үргэлжлүүлцгээе. Кимагента хурдан гараад ир. Чамайг амьд угааг мэдчихэж шүү. Удаашрууллаа гэд байдал уулмал дордно. Надтай хамт явах нь хойд солонгос руугаа чирэгдээд буцснаас дээр биш гэж юу? Хурдан гараад ир. Тэгсэн хансуу гараад ирлээ. Би чиний тэнэг царайг чинь хараад гай болох гэж байгааг чинь мэдсэн. Нэгэнт чи надад сонголт үлдээгээгүй учраас чамд өвдөлт гэж юу болохыг ойлгуулад үгүй л дөө. Түр хүлээч. Ингээд мань хүнийг сонголт хийгээд эхэлсэнд кан дарга гайхнаа. Тэгээд цаг хожоод байгааг нь мэдээд буудсан ч
Энийг хүлээж үлсэн Хансуу хажуу тийшээ угс хийж гүүрний хаалтанд тулж дээш үсрээд Кан даргалууд хайрсан ч цаадах нь амжиж бултаж байна. Ингээд нөхрийг сатаарах зур Кимэгэнт машиныг нь унаад явсанд уралсан Кан дарга хойноос нь буудна. Тэгсэн Хансуу бууг нь өшгөлж холдуулаад тэрнтэй тулалдана гэж. Харин Манжинчол тэрнийг тулалдаж дуусгахыг хүлээгээд хэвтэж байна. Энэвэр Кан даргын багийнхан ирсэнд Хансуу нөхрийг гүүрнээс унтал мөргөөд өөрөө гүүрнээс үсэрчлээ. Тэгсэн Жинчол машинаас гарч ирээд шууд гараа өргөөд бууж өгч байна. Харин Мань Кимэгэнт бомб руу дайвхчил явна. Минжи амьд байж өгөөрэй. Амьдл байж өгөөрэй. Хөргүүртээ өрөөнд ухаан орсон Минжи хажууд нь цогцос угааг хараад цочирдноо хөрхий. Тэгээд тусламж гуйсан ч хинж хариу өгсөнгүй. Харин гадаанаас соривт жуу захиралтай холбогдох гэж оролдож байна. Тэгээд тэрэн лөө Минжитэй авахулсан зураг явуулахар шийдэж хөргүүртээ агуулгах руу явдаг. Харин нөгөө талд жуу захирал байрандаа ирж байна. Тэгээд туслах нь түрүүнээс хойш өөрлөн залгаад байсан соривт руу буцаагаад залгалаа. Хөөе нам туслах. Яагаад миний дуудлагыг авахгүй байна? Намайг санаагүй мүү? Би харин тань лөө нэг юм явуулах гээд явуулах уу байх уу гэд бодоод байлаа. Олон юм ярилгүй хэлэх юм шууд хэл. Би зүгээр мэндийг чинь мэдэх гэсэн юм л та. Чи муу зурм шиг царайтай новш. Дажгүй сайн сууж байгаа зү. За надад чамтай ярих юм алга. Жоо захирлыг бишээ. Тэр жоо новшиг надтай яриулаад та. Чи үхмээр байгаа мó? Хаана вэ? Би бишээ. Тэр жоо новшийн охин л үхлээ ирээд байх шиг байна. Тэр охин саяхан нэг хүн алсан гэдгийг чи мэдж байгаа зү. Хайртай охиноо шоронгийн хоол идүүлмээргүй байгаа бол надтай хурдан холбогдоо гэд наад новштой хэлээтх. Тэр хүртэл би цогцыг сайн гихч нь хадгалжээ. Тэгэд нөхөр утсаа таслаад нам туслахад Хэригийн ярианы бичлэгийг явуулсанд мань туслах шууд жуу захиралда энэ тухай мэдэгдэнэ. Тэгсэн мань бас охиноосоо юу болсныг асуухад Хэри өөрийг нь зүг зүгээр авахд Минжи ирж өдөөд байсан. Уурлаад тэрнийг түлхтэл бүдэрч унахта юм мөрөгдсөн гэж тайлбарлана. Та тэрнийг ямар галзуу новшуулахыг харсан биз дээ. Би бол хохирогч. Тэр намайг байнга дээрлэгдэг байсан. Аав, та надад итгэлтэй. Чи надад үннээ хэлэх хэрэгтэй байна. Чи тэр охиныг алсан юм уу? Тийм байхаа. Тэгсэн нөхөр алгадлаа. Чи тэрнийг алахыг тэгж их хүссэн бол зүгээр л надад хэлэх хэрэгтэй байсан юм. Би чиний төлөө тийм зүйл хийхгүй байсан гэж юу? Би чиний хүссэн бүхнийг өгдөг үстэй. Аавынх нь урам их хугарч байна шүү. Аава, намайг уучлаарай. За, чамайг уучлалаа. Одоо зүгээр дээ. Гэхдээ тэр яг өгсөн үү? Сайн мэдэхгүй байна. Толгойноос нь цус урсаад байсан. Ингээд мань нөхөр туслахдаа Минжиг алсан хүнийг сарвт тулгаж тохируулахыг туушаалаа. Заир мань Ким бомб дээр ирж машиныг олж харлаа. Тэгээд шууд тийшээгээ яваад очино. Энэ үеэр Минжи гарах гэж байдгаараа хичээж байсан ч хаалга нээж чадахгүй учраас бэрсэндээ газарт сууна. Тэгсэн хэн нэгэн хаалга нээсэнд охин сэмхэн хартал тэнд нөгөө соривт орж ирж байна. Харин Кимэгэнт соривтын хоёр туслах байсан өрөөнд орж ирлээ. Тэгэд сахалтай нөхрийг таниад охиныхоо зургийг харуулна. Энэ охиныг санаж гинэ. Тэр хаана вэ? Охины араас ирснийг нь ойлгосон тэдний нэг хутгаа гаргаад мань хүн лүү дайрна. Соривт дотор ороод нөгөө хоёр нь Минжиг хаан тавьсныг мдээгүй учраас хайгаад явж идэл удсан дугарлаа. Жоо захирал өөрөө залгаж байсанд нөхөр баярлаад тэндээс гарлаа. Гараад явхад Минжи араас нь үүд рүү ойрцсонд нөхөр хаалга онгорхоо орхиод үүдэнд нь удсаар ярьдаг. Нам туслах надад хэлсэн. Охин маань чамд том өртөө болсон болов та. Охин чинь надад үргүй. Охин чинь яг л чам шиг юм байна лээ. Хэрэг тарьчихад хэнд хандхай мэдж байна лээ шүү. Охин чинь чам руу биш над руу хандсныг бодоход чийж сайн аав биш бололтой шүү. Навш минь. Олон юм ярилгүй уулзъя. Бололгүй яхав. Гэхдээ чи цаашид надтай жоохон хүндэтгэлтэй харьцсан чинь дээр шүү навш минь. Би хаяг явуулнаа. 2 тэрбум вон бэлнээр аваад ир. Ганцаараа ирээрээ. Ганцаараа ирэхгүй бол тохиролцоо байхгүй шүү. Нэр тэр нам навшийн шүдийг суглаад надад бэлэг болгож авчраарай.
Бас шүдийг нь сугалж байгаа бичлэг явуулаарай. Нөхрийг уцаа таслахад нам туслах айл хэдийн залуусаа бэлэн болгожээ. Тэгээд жуу захирал нөхдүүдтэй байгаа газраасаа хөдөллөө. Энэ үеэр Минжигийн утасны байршлыг дагаж явсан агент 66-ч бас бомбд дээр ирж байна. Харин өрөөнд Ким агент соривтын тусалгуудыг боолгож тавьж байна. Охин хаалгыг чадлынхаа хэрээр аяархан онгойлгох гэж оролдсон ч чахарсан дуу гараад мессежээр хаягаа явуулж байсан соривт сонсоод гайхаад эргэж харахтаа хаалганы завсраар харж байсан Минжитэй харц тулгарлаа. Дүрс солигдоход үйл явдал 2014 он руу шилжинэ. Ким агент шинэ байранд нүүж ирж байгаа бололтой. Хоёр найз нь байрыг нь нүүлэхэд тусалж байна. Харин бяцхан Минжи охин шинэ орчноо ажиглана. Гэтэл замын эсрэг талд Минжигийн үеийн хэдэн хүүхэд ирээд хамт тоглохоор дагуулад явсанд энийг нь анзаараагүй Ким агент сандарсандаа зүрхэн зогсох шахна. Тэгээд тэд ийш тийшээ гүйж Минжиг хайсан ч олсонгүй. Учир нь охин шинэ найзуудтайгаа нуугдаж тоглож угаад нэг байшинд орж нуугдаад ундчихсан байжээ гэж. Энийг мэдээгүй байрны эзэн гаднаас нь түгжээд явчихж. Тиймээс Минжи охин цонхон дээр гараад ойрхон алхаж явсан Ахлах ангийн охиноос тусламж хүсэж гэртээ хөргүүлж ирж байжээ. Минжи жаахан хүүхдэж гисэн охинд шинэ гэрээ заагаад олоод хүрээд ирсэнд Ким агент их баярлдаг. Харин энэ удаад Минжи охинд туслах хүн байгаагүй учраас өөртөө туслахаас өөр арга байсангүй. Соривт өөрийг нь барихаар угсхийхэд хаалгыг хааж төмөр тэглүүллээ. Минжи гамд байсанд сандарсан соривт нөгөө хоёр луга залгсан ч нөгөө дүүлийг нь мань хүн нэвширтлэн зодож байлаа. Тиймээс сандарсан соривт нэмэлт залуусаа дуудана. Энэ үеэр мань хүнд зодуулсан нөхөр чи хээ юм бэ? Чи жууган чан захирлын хүн юм уу? Гэхэд Ким агент нэгийг бодож эхэлнэ. Тэгээд Минжиг хаанаагааг асуухад заадах нь хөргүүртээ агуулхад хийснэ хэлнэ. Бид жууган чан захирлын охиноос дуудлага аваад тэрэн лүү очсон. Биднийг очиход охин аль хэдийн үхсэн байсан. Амлий. Сонс. Миний Минжи үхсэн байвал та нарын хинчин ч эндээс амьд гарахгүй шүү. Тэгсэн нөхөр гиндүүлж яваад мань хүн лүү тайрсан ч Ким агентаас зөрүүд ил байсан цахилгааны утсанд захиулаад ухаан алдаад унлаа. Харин нөгөөх нь хөргүүртээ агуулах руу зугтааж байсанд мань хүн хараас нь хөдөлнө. Нөгөө талд Жинчолыг бариад тагнуулын газар руу явж байсан цуваа шин мэдээ аваад Жинчолын сууж явснаас босоод машин замаа өөрчилж Ким агентийн байгаа газар руу хөдөллөө. Энийг хүлээж байсан Жинчолж бушуухан гаваа тайлж машинд байсан залуусыг нам цохиод эскочтож замын хажууд үлдээчихэд машиныг нь унаад Ким агентийн байгаа газар руу явнаа. Соривтын нөгөө туслах машинд суугаад зүгтах гэсэн чи мань хүн хажуунаас нь машинаараа мөргөөд зогсооно. Тэгээд тэрнийг мөргөх гэж угаавалж сүрдүүлсэнд нөхрийн шээс нь гоожих шахна. Энэ үеэр соривтын дуудсан бусад залуус нөгөө хоёрын байсан байранд очсон ч нэг нь үхсэн, нөгөө нь байхгүй байсанд нөхөрлөө залгаад мэдэгдлээ. Тэгсэн соривт тэдэнд нөгөө нёгийгээ яралтай болохыг даалгана. За тэгсэн энэ үеэр Ким агент нөхрийг машинтай мөргөөд байрж авч байна. Тиймээс залуус машин мөргөлдөх чимээ гарсан зүг рүү гүйцхэнэ. Намайг хөргүүртээ агуулхад хүргэж өг. Тэгвэл чамайг завлангүй дуусгах болно. Ингээд мань хүн тэрнийг чирээд явцгаана. Харин нөгөө талд хансуу тагнуулын албаны даргаыг чирээд ууснаас гарч ирж байна. Гэтэл Жинчол айл хэдийн тэнд ирсэн хүлээгээд суужулаа. Тэгээд мань хоёр буу олж авахар шийдээд тэндээс явцгаана. Ким агентыг нөгөө нөхрийг чирээд явж байтал соривтын залуус ирлээ. Тэгсэн мань хүн сандарсан шинжгүй нөхрийг контейнерт хийж төгжээд нөгөө дүүлийг зохицуулна гэж. Яг нь зохицуулж байгаа нь бол кинон дээр тэгээд гараад өнгөрдгөө ойлгомжтойгоо гаргаагүй юм шиг байлээ. За энэ үеэр соривт Минжиг ятгаж хаалгыг нь онгойлуулахаар хийчихэж байна. Гэвч манай хүн үгэнд нь яаж идэх хүү? Учир нь залуус нь харуулыг алаад хөргүүрт хийчихсэнийг Минжи мэдэж байгаа шүү дээ. Одлогой биеийн цусанд будагдж гартаа худаг барьсан мань хүн контейнерын хаалгыг нээсэнд нөгөөх нь ч дуулуурт нь аргагүй гарч ирээд агуулах руу дагуулад явна. Тэгсэн тэднийг болон тойрогтой зэрэгцээд агент 66 машинаараа мөргөд унгаалаа. Тэгсэн Ким агент босоод тэндээс нуугдсанд нөгөөх нь ч хутгаа бариад хойноос нь хөнөө. За тэгээд мөргөлдсөн машины хажууд очиход нөхдөдийн хооронд ширүүн тулаан болно.
За ингэж хэсэг үзсний эцэст агент 66 ялагдах нь ойлгомжтой гэж. Чи энд өгөх хэрэггүй. Эндээс яв. Чи сайн хүн болсон юм биз дээ. Чи ахад минь жинхэнэ төрхөө харуулаа үздэй. Тэгвэл надад бас тэгж хандахгүй яасан. Ингээд тэр дахиад дайрна. Харин нөгөө талд машинд мөргүүлсэн сорвтын туслах ухаан орж байлаа. Энэ үеэр тэдний байгаа газар руу явж байсан Жо захирал залуусаа төрүүлж очихыг тушааж байсан бол Хансуу Жинчол хоёр ч бас машинтайгаа нэг тийшээ явж байна. Тэгээ Жинчол Хансууг нэг газарт буулгачаад цаашаа давхлаа. Шархадсан агент 66 Ким агенттай үхэн хатан тулалдсан ч яаж барах вэ гэж. Чиний ах гинэ. Чи хэний хэрэг байна? Жинхэнэ 66-гийн тухай ярьж байна. Тэгвэл чи чинь Гвансон байх нэ. Ингээд асрамжийн газраас явх үед бяцхан Гвансон ахыгаа дагаад уйлж байсныг тэр санана. Чиний ахыг би халаагүй. Тэгээд тэр Янгуантай хэрхэн сайн найзууд болсноо тэр чухал даалгаварт явхаас өмнө заавал амьд эргэж ирцгэн шүү гэж ярилцаж байснаа саналаа. Чи бол миний цорын ганц найз. Намайг битгий мартаарай да. Намайг мартчих юм бол өөр дурсах хүнгүй болно штэ. Гол өрсөлдөгчөө яаж мартах вэ? Би бол улсын бахархал номер 73. Харин чи новшийн номер 66 штэ. Гэвч даалгавар бүтлэгүйдэж тэд отолтонд орсон байж. Кимагентиг ухаан ороход бөмбөг илүү ойрхон дэлбэрсэнд Янгуаны хөлн тасраад үхлийн шарх авжээ. Ким тэрнийг аваад явахыг хүссэн ч Янгуан татгалзаж. Би эндээс амьд гарч чадахгүй нэ. Харин чи заавал амьд үлдэх ёстой шүү. Удалгүй өмнөдийн тусгайгийн цэргүүд дайрч ирээд гадаа байсан цэргүүдийг зөөл дуусгалаа. Дэснигээр дамдаараа орсноос үхсэн мен дээр би чамтай эцсээ хүртэл хамт байна. Тэгээд өөрийгөө буудах гэсэнд Янгуан болууллаа. Битхинг энэ тамийн амьдралыг туулах гэж ямар их зовж ирлээд. Тэр бүх зовлон эцэстээ амьд үлдэхийн төлөө л байсан биш гэж. Би чамаас сүүлийн ганц зүйлийг л хүсье. Юу ч болсон. Чи амьд үлдэх ёстой шүү. Ингээд Кимагент өмнөдийнхэнд баригдаад эцэстээ тэдний талд ажиллах болсон байжээ. Нөгөө талд Минжи голдоо ортол даарч байсан ч аав нь өөрийнх нь төлөө ямар их зүйлийг туулсныг санаад аавынхаа төлөө бүхнийг твчгэр хатуу шийдлээ. Тэгээд ийш тийшээ анхааралтай ажиглана. Харин гадаа нь сорвт дээр тэрний туслах хөлөө чирсээр ирж Минжигийн аав ирснийг хэлээд ухаан алдсанд нөхөр гайхлаа. Тэгсэн хөргүүртэй агуулгын хаалга нэгдсэнд сорвт хутга барьсаар тийш орлоо. Тэгээд охины гарч ирэхийг дуудсан ч Минжи харагдахгүй байлаа. Тэгээд сорвт чимээ гарсан зүг рүү явсан ч Минжи тэнд байсангүй. Тэгээд Минжи нөхрийг гиндүүлж төмрөөр цохиж унгаад гараад явна. Гараад ирэхдээ сорвтын туслах урдаас нь гараад ирсэнд Минжи тэрнийг ч бас цохиод унгаалаа. Энэ нэрэд үүлс нь хазаацсан туслах юм аа. Яг энэ хэсэгтэр ч бас хөөрхийг өрөвдсөн шүү гэж. За тэгээд охин тэндээс явлаа. Чи юу ч ярьсан бэ? Их орносоо урвсан урвгч. Эдгэх хэсгийн чиний сонголтын асуудал. Угаасаа тэр их орн чинь биднийг хайсан. Тэгээд Кимагент өмнөдийн тагнуулын дарагтай уулзаж байснаа санана. Тэдний нууц ажиллагааны тухай мэдээллийг хойдын талаас өөрсдөө задлсан гэдгийг тэр Кимагентэд хэлсэн байна. Тэдний ажиллагаа бүтлгүйцснээс болж хойдын тагнуулын дарга ажлаасаа халагдж оронд нь орлогч дарга нь байсан Ри генерал орлох болсон нь тэр байжээ. Чи амьд үлдэх ёстой. Юу ч болсон бэ? Чи амьд үлдэх ёстой. Энэ бол Янгуаны надад хэлсэн сүүлийн үг. Тиймээс чи амьд үлдэх ёстой. Тэгсэн нөхөр хутгаа суглаад хөшөж хоцорсонд Кимагент тэндээс явлаа. Харин Минжи охин хар машинтай хүмүүс ирж байгааг харахтаа дунд нь Жо захирлын туслах байгааг таниад тэндээс бушуухан холдож нэг онгорхоо хөрөөлөө ороод нуугдлаа. Кимагентиг хөргүүртэй өрөөнд ороход тэнд Минжи байсангүй. Харин харуулын цогцос байж байна. Тэгээд хажууд нь байсан хүн босож явсан бололтой байсанд Минжиг тэндээс гараад явсан болохыг ойлгодог. Гэтэл Минжи газарт "Аава, намайг уучлаарай. Би хайж шин" гэж битсэн байсан охиноо амьд байгаа болохыг мань хүн ойлгоод урморно. Тэгээд эндээс гарч охиноо дуудаад хашгирсан ч ширүүн борооноос болоод Минжи аавынхаа дууг сонсохгүй байлаа. Сандарсан Кимагент контейнер дээр гараад охиноо дуудтал цаад талд Минжи охин хашаад аваад зугтааж байгаа харагдана. Ингээд охин амьд байгаа нь бүр баттай болоход Кимагент баярлж хойноос нь гуйлаа. Харин нөгөө талд Жо захирлын хүмүүс сорвтын оффист ирж бөөх зүйл ундуу сундуу болсныг хараад гайхацгаана.
Тэгээд нам туслах залуустаа охиныг яаралтай олохыг даалгалаа. Энэ үеэр ухаан орсон тагнуулын дарга залуустайгаа уулзаж байна. Гэтэл төрөвчнээс нь бэлэн мөнгө карт нь алга болчихож. Удалгүй утсанд нь картаар нь гүйлгээ хийсэн мессежүүд ирээд эхэлсэнд мань хүн боож өгөхээ шахна гэж. Мандаргын картаар машин дүүрэн хүнс нэмээд гар утас авсан жинчол дэлгүүрээс хөдөлжсэн бол нөгөө талд хансуу нэг хөгшнөөс мопед авч байлаа. Сорвтын туслах мөлхөж ирээд сорвтыг дуудсанд нөхөр арай ядан бослоо. Тэгээд тэндээс гарах гэсэн ч жив захирлын залуус орж ирээд тэднийг зодно. Тэгээд нам туслах бахиар өөрийнх нь шүдийг суух татчлаа. Зарим бомтоос цогтож гарсан Минжи зам руу гараад машин барих гэсэн ч машин зогсдгүй. Босс чамд сүүлийн тушаалаа өгсөн. Чи тэр охиныг өөрөө алсан гэж хэрэгэ хүлээ. Тэгээд дараа нь би өөрөө үхэн эзтэй. Цогцс хаан байна. Ямар цогцс? Тэр үү? Цогцс хаан байна. Та нар асуудалд орсон доо. Ямар ч цогцс байхгүй. Тэр охин амьд байгаа. Тэгээд зүгтаацсан. Охиныг хурдан олж ирцгээ. Ингээд тэр нэг залууд тэр хавийг цэвэрлэх даалгавар өгчүүлдэ гэд гараад явсан ч сорвд тэр залууг гиндүүлж худалдаад зөөл дуусгана. Энэ үеэр замын хажууд машин барих гэж зогсож байсан Минжи охиныг нэг хар машинтай хүмүүс ирээд аваад явна. Тэрнийг явсны дараахан тэнд ирсэн Ким агент Минжиг машинтай хүмүүс аваад явсныг ойлгож Жун агент руу холбогдно. Тэгээд байга газрын хяналтын камерыг шүүж охиныг хэн авч явсныг яаралтай мэдэж өгөхийг хүсдэг. Ингээд Жун агент болон тэрний туслах Ким агентыг охиноо олвол сайн дураараа бууж өгнө гэснийг нь хэлсэнд Кан дарга охиныг нь төрүүлж олоод барьцаанд авах тушаалыг өгдөг. Тэгээд эдэд камер шүүгээд охиныг нь авч явсан машины дугаарыг тодорхой болголоо. Харин нөгөө талд машинд суусандаа тайвширсан Минжи охин ядарсандаа унтаад өгсөн бол Жоо захирал нэлээд сэтгэл хангалуун явж байна. Учир нь бомб дээр бусдаасаа хоцорч ирсэн тэрний машинд охин өөрөө орж ирээд суучихсан нь тэр байлаа. Миний охин Хэри азтай өдөр төрсөн юм. Тийм болохоор л энэ охин өөрөө бидэн дээр ирсэн хэрэг. За. Энэ галзуу сонирхолтой цувралын маань энэ удаагийн тайлбар энд хүрээд дууслаа. Тэгэхээр бас л галзуу хэсэг дээрээ дууслаа гэж. Энэ галзуу цувралыг хэдэн бороонууд нь өдөр бүрийн энгийн мөчийг онцгой болгоно. Эсприттэй хамтран хүргэлээ. Зуны халууныг спрейлэр сэргээ. Цэвэр жимсний агуулмжтай ориглон шинэхэн амт мөстэй холж уугаад илүү их сэргэлтийг мэдэр. Австралийн чанар зуны төгс амт спрей ориглон ус сэргээх мөч бүрийн сонголт. Тэгэхээр мэдээж хэдэн бороонууд нь дараагийн барта аль болох хурдан оруулахыг хийж байна. Харин энэ зур та нар маань лайкаараа бөмбөгдөөд өгөөрэй гэж. Тэр чинь одоо мөн бурууд нь цааш ярьж өгөх урам зориг өгнө гэж байгаа. За тэгээд галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Тэгэд мэдээж сабаадраагүй бол дараад нэгдээрэй. Хэдүүлээ дараагийн галзуу тайлбараар удахгүй уулзцгаая.